За сайн бацгаана уу. Тун удахгүй Spider-Man-ийн шинэ кино Brand New-д гарах гэж байна. За үүнтэй холбоотойгоор хэдүүлээ Marvel-ийн MCU ертөнцид Tom Holland жүжигчнээ тоглосон Spider-Man-ийн хаана хизээн гарлаа юу боллоо гэдэг нэг сайхан catch up хийцгээ. Тэгээ та хэд маань бас нөхөж дахиж үзэх бас юу болох болов шалтгаан болох болов гэж бол найдаж байна. За тэгээ кино факт хэлж байна. За Tom Holland-ийн Spider-Man-ийн хувьд бол 2016 онд гарсан Captain America Civil War кинонд анх гарсан. За тэрий бол эхний тизер дээр байгаагүй хоёр дахь эхний яг бүтэн трейлер дээр гардаг Hey guys гэдэг яг нөгөө Captain America-гийн бамбаг барьж гарч ирдэг. Тэр бол тухайн цаг үедээ маш том мөч бол байсан. За ингээд тэр үед Tom Holland ч жоохон байсан 4 ч 10 жилийн хүүхдийн дүр байсан. За энэс хойш бол их юм үзсэн байна тийм ээ. Тэрнээс хойш 3 бүрийн хэмжээний кино Spider-Man-ийн кино гарсан мэдээж Homecoming, Far From Home, No Way Home гэсэн 3 кино гарсан. За Civil War дээр анх гарсан дээрээ нэмээд мэдээж Infinity War болон Endgame гэсэн кинонууд дээр гараад амжсан. За ингээд яг анзаарах юм бол нийт 6 бүрийн хэмжээний кинонд гарсан. Одоо 7 дахь нь болж гарч байгаа юм байна. За энэ кинонуудаа та хэд манаас нөхөж үзээрэй гэж бол зөвлөхөөр байна. За сонирхолтой зүйлүүд гэх юм бол юу яаж байгаа? Homecoming-ийн post credit scene дээр та хэд мань санаж байгаа Mark Gargan буюу Scorpion гэдэг дүр гардаг. За Breaking Bad-ийн ертөнцид үйл явдал нь өрнөдөг Better Call Saul гэж цуврал дээр гардаг. Nacho Varga гэдэг маш гоё дүр байдаг. За Better Call Saul-ыг үзсэн хүмүүс бол бүгдээрнгийнх нь сонирхолтой дуртай дүрүүдийн нэг байдаг. За энэ дүр тоглосон Michael Mando гэдэг гоё жүжигчин. Энэ дүрээрээ эргэж ирж байгаа. За мэдээж илүү том, илүү оролцоотой дүр болж ирж байгаа учраас энэ одоо ямар дүр байлаа гэдгийг санах харах бас юм гоё боломж бол гарах нь байна. За Peter Parker-ийн хувьд бол яг Tony Stark нь бол нэг юм аав юм шиг фигюр байсан шүү дээ тийм Homecoming дээр бол. За яг тэр цаг үеэс хойшоогоо одоогийн бид нарын үзэж байгаа Brand New-д хүртэл бол ямар их юм туулва, ямар их зүйлээ алдва тийм safety net буюу өөрийн гэсэн юм тухтай нөхцөл байдалгүй боллоо. Өөрийнхөө identity-г ерөнхийдөө алдлаа, өөрөө хэн бэ гэдгээ алдлаад нэг утгаар тийм ээ. За тэгээд авга гэгч нь May бас насурлаа. За энэ маш их зүйлүүдийг үзсэн. За тийм учраас бид нар бол яг юм годомжны левелийн Spider-Man үзэх гэж байна. За энэ хүртэл юу туулсан бэ гэдгийг та хэд маань бас Homecoming, Far From Home, No Way Home кинонууд дээр бас илүү санаж сэргээж гоё үзэх боломжтой байгаа. За тэгээд Doctor Strange-ийн No Way Home дээр гардаг Doctor Strange-ийн юу болвол элбшид бол юу яасан шүү дээ. MJ Net 2-ыг бол бүтэн мартуулчихсан. Peter Parker юм билээ. Spider-Man юм билээ бүтэн мартуулчихсан. Тэгэхээр энэ бол яг Peter Parker-ийн хувьд яг хувь хүнийхэн хувьд бол маш том юм гарц тийм ээ. Том золиос бол мэдээж болсон. Тэгээд энэ нь яаж нөлөөлөх үү гэдэг сонирхолтой. Энэ юунд яагаад энд хүрлээ гэдгийг бас санаж үзэх нь бол мэдээж сонирхолтой зүйл байгаа. За ингээ харах юм бол Homecoming дээр сүйттэй юм мундаг сүйтэн дээр суйрлахгүйгээр ер нь баатар байна гэдэг юу юм бэ, юу гэсэн үг юм бэ, ямар золиос гаргадсан бэ гэдгийг Homecoming дээр мэдээж тэрийг үзсэн болвол Far From Home дээр бол Avengers Endgame болчихсон байсан. Тэрний дараа байсан. Тэгээд өөрөө хэн бэ, Peter Parker хэн бэ гэдгийг буцаад Peter Parker-ийн амьдралыг олъё гэж ядж хахад Snap-ийн дараа тийм ингээ гэж ядж хахад Mysterio гарч ирээд дэлхийн нийтээр өөрийг нь хин гэдгийг зарлсан. За тэнцээ нүр тулах маш том юм нөхцөл гарсан. За тэгээ мэдээж хамгийн сайн зөвхөн энэ Spider-Man-ийн трилогийн биш, зөвхөн MCU-гийн биш. Spider-Man-ийн бүх кинонууд биш, ер нь 21-р зууны хамгийн том кинонууд дундаа хамгийн сайн кинонууд нэг гэж хэлж болох кино гэж би бодож байна. No Way Home. За тэгээ дээрээс нь мэдээж No Way Home бол ковидын үеийн дараахан гарсны дараа бол эхний ковидын дараа гарсан шинэ кинонуудын хамгийн том кинонуудын нэг байсан. За кино театрт үзсэн хүмүүс бол бүр сайн мэдж байгаа. Та хэд маань тэрийг дахиж гэртээ гой тухтай мэдрэх боломжтой. No Way Home дээр бол бүтэн мультиверс нийлж байгаа. Мэдээж Tobey Maguire-ийн Spider-Man, Andrew Garfield-ийн Spider-Man болон тэдний эсрэг дүрүүд нь эргэж орж ирж байгаа ч гэсэн за тэр мөчүүд нь үнэхээр гоё, маш гоё хэсгүүд, гоё сэтгэл хөдлөлтэй фанатуудын хувьд маш гоё мөчч гисэн, гоё мөчүүд ч гэсэн энэ кино бол Peter Parker болон өөрийнх нь яг туулж байгаа зүйл. Яг өөрийнх нь кино шүү. Энэ Tom Holland-ийн Peter Parker-ийн кино юмаа гэдэг гол цөмөө ерөөсөө алдахгүйгээр тэр бусад гоё фан моментуудаа оруулж чадсан. Үнэхээр
сайн зохиолтой ийм гоё кино байсан. Тэгээд би ч үзег удсан байна. No Way Home-ыг бол дахиж үзэхэд бол одоо сэтгэл хөдлөж бол хүлээж ин. Тэгээд та хэд маань одоо Brand New Day-ийг үзэхээс өмнө Spider-Man-ийн шинэ ч бах одоо Tom Holland-ийн трилог буюу Homecoming, Far From Home, No Way Home дахиж үзээрэй. За бүр цаг боломж нь байвал үргэлжлүүлээд яг гоё нийлүүлж хагаад Captain America Civil War, Infinity War Endgame болон Infinity War болон Endgame-ийг нөхөж үзцгээгээрээ. Тэгээд Univision видеос ангаас энэ бүгдийг үзэх боломжтой байгаа. Ялангуяа Spider-Man-ийн Homecoming, Far From Home, No Way Home 3-ыг үзээд Brand New Day-лөө орвол бүр гоё явах гэж бодож байна. Тэгээд MJ энэ гурийн харилцаа, emotional талаас нь тийм ээ, дүүрийнх нь талаас, хөгжилтэй талаас нь ч гэсэн ямар суйртай бэлээ. MJ-хийн хоёр, Peter Parker хоёр ямар их зүйл туулж байж энэ хоёрын харилцаа дараагийн төвшөнд очсон байсан бэлээ. Тэр бүхнийг яагаад алдсан бэлээ? Алдсан өөрөө ямар үнцэнтэй бэлээ гэдгийг бас дахин нэгэн санаж үзэхэд бол гоё явах болоо гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн кино факт бол Spider-Man дээр тэр тусмаа Tom Holland-ийн Spider-Man суйрлаа. Тэгээд дараагийн сар бас өөр нэгэн сонирхолтой сэдвтэй дугаар авах болно. Баярлалаа. Тэгээд видео сангаас энэ кинонуудыг үзээрэй.